дараагийн мэдээг танилцуулъя. Польш улс Оросын холбооны улсын консулыг хаах шийдвэр гаргасан байна. За энэхүү шийдвэр гарах болсон гол шалтгаан нь бол жилийн өмнө томоохон худалдааны төвд басан галын осолтой холбоотой. За энэхүү галыг тавьсан байж болцсохгүй гэх нотлох баримт бол Оросын холбооны улстай холбоотойгоор гарч ирсэн. За үүний дараагаас Польшийн гадаад харилцааны яам энэхүү шийдвэрийг гарах болсноо даваа гарагт мэдэгдсэн байна. За энэ үйл явдалтай холбогдуулан Оросын холбооны улсын элчин сайдыг бол Польшийн гадаад харилцааны яам дуудаж тухайн асуудлаар бол мэдээлэл авсан байна. За энэ одоо үйл явдал бол Оросын холбооны улс ямар нэгэн байдлаар спонсорлож оролцсон байж болзошгүй хорлон сүлэх үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм байна. За өмнө нь бол бас Познан дахь консулын газрыг хааж байсан. Одоо ингээд Краков дахь консулын газрыг хааснаар одоо Польшид бол зөвхөн ганцхан Оросын холбооны улсын консулын газар үлдэж байгаа нь Гданьск хотод байгаа консулын газар болж байгаа юм байна. За Оросын холбооны улсын хувьд Украины эсрэг бүрэн хэмжээний товтлогоо хийсний дараагаас эхлэн хорлон сүтэх үйл ажиллагааг явуулах болсон. За энэ нь бол сүүлийн үед нэрлэгдэж байгаа хабрид буюу холимог дайны хосолмол дайны нэг хэлбэр гэж өрөндийн орнууд үзэж байгаа. За Европын орнуудын эсрэг Оросын холбооны улсын зүгээс ийм үйл ажиллагаа удаа дараа явуулсан гэж үзэж байгаа юм байна. Энэ явдлаас болоод өмнө нь угаасаа хурцтмал харилцаатай байсан хоёр улсын харилцаа нэлээд ээдрээтэй байдалд орж уламж их зөрчлөгдөх болсон байна. За энэхүү одоо Варшав хотод гарсан гал гарснаас нэг жилийн дараа Варшавт одоо нийтлсэн нийтлэлтэй Польшийн гадаад хэргийн сайд Радислав Сикорский консулын газрыг 30 хоногийн дотор хаах шийдвэр гаргаснаа мэдгдсэн. За мөн энэ өдрийн орой бол Их Британд айлчлах үеэрээ Польшийн эрх баригчид уг хэрэгт Оросын оролцоо байсан гэдгийг нотлох баримтаар нотолж тэр тухайн нотлох баримт нь олдсон учраас тухайн консулын газрыг хааж байгаа гэж сэтгүүлчид мэдгдсэн байна. Варшавын худалдааны төвд гарсан гал бол асар том хэмжээний гал байсан. Азар хинч гэмтэж бэртээгүй. Бид одоо энэ зүйл бол хүлээн зөвшөөрөгдөхийн аргагүй зүйл гэж үзэж байгаа учраас Оросын холбооны улсын консулын газрыг манай улсаас гарч явах ийм шаардлагыг тавьж байгаа. Ийм халдлага үргэлжилсээр байх юм бол бид нар цаашид шаардлагатай бүх арга хэмжээг авахулна гэж мэдээллийг одоо Польшийн зүгээс өгсөн байна. За Польшийн ерөнхий сайд Дональд Туск Польшийн эрх баригчид энэ Маривславскад гарсан хэмжээний төмөр нь Оросын албаныхны захиалгаар галдан шатаасны үр дүн гэдгийг бид нар одоо ноттой баримттайгаар мэдэж байгаа гэж мэдгдсэний дараа энэхүү одоо тус улсын гадаад хэргийн сайд тухайн мэдээллийг гаргасан байна. За мөн Дональд Туск хуучин Twitter одоо X нэртэй хуудасаар дамжуулан эдгээр үйлдэлүүдийн ард Оросын холбооны улсад байгаа хүн бол энийг хийсэ. Гэмт этгээдүүдийн зарим нь бол аль хэдийн саатуулагдаж байгаа бол бусдыг нь бид нар ирж тогтоохоор ажиллаж байна. За бид бүгдийг баривчлах болно гэсэн ийм зүйлийг бол мэдээлэл гаргасан байна. Харин Оросын холбооны улсын гадаад хэргийн яам тус улсын консулын газрыг хаасан явдал бол зохих арга хэмжээ аавна гэдгээ мэдэгдсэн байна. За Варшав хоёр улсын хоорондын харилцааг зориудаар таслан зогсоож иргэдийнхээ эрх ашигын эсрэг үйл ажиллагаа явуулсаар байна гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Оросын Интерфакс агентлагийн иш татсан тайлбарт бол мэдэгдсэн байна. За 2024 оны 5 сарын 12-нд Варшавын хойд үүрэгт байрлах Маривска 44 нэртэй худалдааны төвд гал гарсан. За энэ худалдааны төвд бол 1400 орчим дэлгүүр үйлчилгээний цэгүүд байрладаг байсан. За ихэнхийг нь бол Вьетнамаас ирсэн худалдаачид ажилуулдаг ийм төв байсан. Одоогоор бол тухайн үед бол галд хинч гэмтэж бэртээгүй. За мөн өнгөрсөн оны 3 дугаар сард Вильнюс хотод байрлах ИК бол шатаас хэрэг гарсан. За үүнд бол Литв бас Оросын холбооны улсыг буруутгасан. За энэ халдлага нь бол мөн хөрш Польшийн худалдааны төвд гал гарахаас 3 хоногийн өмнө болсон ийм үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улсын зүгээс явуулж байгаа эдгээр одоо үйл ажиллагааг бол хабрид буюу хосолмол дайны нэг хэлбэр гэж өрөндийн орнууд үзэж байгаа. За зохих бас нотлох баримтуудыг олж тухайн одоо гэмт хэрэгтэн болон цаана байгаа этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.